Морины уран бүтээл бол шүлгэн яруу ажиж, хурц байж, аян хурц байж, өөрөө дуучин өөрөө хурц байж артам төрдөг. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг өгнөшөлөө. Сайхан наацгаж байна уу миний арт мэн. Бага наснаасаа би 6 дугаар ангиас эхлээд дууссан. Бага наснаасаа дуулж, биеийн сургалтын өглөө үзлэг тоож, медаль авч дуулж, урлагийн гараагаа эхэлсэн юм а. Миний оо Жангла гэж өгшин Ховд аймгийн цэцэг сүмийн аж төрж исэн. Уртын дуу дуулдаг. Сайхан. Баруун хаяанд көмөрөө тавьсан тоогоо янг гítэл дуулдаг. Тийм сайхан уртын дууч юм байсан юм а. Би бол багадаа бол Атар сүргэн дуулсан дуунуудыг дураж дуулдаг байсан. Дуучин бол гараага гизран зэрэг ансамбл бас эхэлж уран бүтээлээ дуулж цэрэгт яваад цэргээс шууд гизран зэрэг ансамблд гэж үлэрч чаглагцуултаа дуулдаг байсан юм аа. Миний анхны уран бүтээл бол Синхлаганууддаг. Морины анхны уран бүтээл бол Гал ширээ унах. Энэ уран бүтээлийг дуулж тэгээд Морины Батар гэдэг алдар нэр хүндэг өссөн да. Манай гизран зэрэг ансамбл үеийн нээлт гэж концерт хийдэг байсан. Үеийн нээлтээр анх удаа уран бүтээлээ дуулж тэр шаваач өгч надад дуулуулъя гэж санал тавиад тэгээд би тэр шинэ уран бүтээлтэй дуулж олон хүртэл болгосон да. Урлагт бол би 45 жил уран бүтээлээ дуулж байна. Энэ хугацаанд бол 100 гаруй уран бүтээл дууллаа. Дангаараа морь дуулаагүй бас нутгуус ээж аав хайр сэтгэлийн тухай дууддаг бас дуулсан байна. Би бол урлагийн сургуулийн төгсөө хүн байгаа. Өөрийнхөө яг унган авьяасаараа дуулж байгаа. Морины уран бүтээл өөрөө их бүхнийг давтуулж яадаг уран бүтээл учраас бас дагаад наадам болохоор давталж эхэлдэг те. Миний уран бүтээлүүд бүгдээрээ давталдаг уран бүтээлүүд лээ. Тэр дундаас хардлээсэн оноо гэдэг дуу байдаг штэ те. Тэр дуугаа дуулахаар давталдаг та. Тэгээ хоолой маань уулын ич хүчтэй болдог. Морины уран бүтээл дуулаад ирэх. Өөр дуу дуулаад ирэх. Ишээ халаад ишээ гоё болдог. Гал ширээ унах төрөө магнаа адуучмын жаргал ээжээ зориг гэсэн уран бүтээлүүд их тахилдаг те. Морины уран бүтээл бол шүлгэн яруу ажиж, хурц байж, аян хурц байж, өөрөө дуучин өөрөө хурц байж артам төрдөг. За миний Монгол артам 1-р анги төрлөөрөө төвшин ам болон байхын яриад өрөнд дэвшүүлээ да. Тэгээд улсынхаа баяр наадмаар сайхан наадаараа гэж хүсэж байна.